Мариогийн муу гэддэг дуу, Зельдагийн сэлэмний эргэлт, Пикачугийн Пика Пика гэд энэ бүхэн бидний бага насны салшгүй нэг хэсэг шүү дээ. Nintendo бол зүгээр нэг тоглоомын компани биш. Харин бидний доторх хүүхэд насыг үргэлж цэрэж байдаг эд шидтэн гэхэд болно. Гэхдээ яг энэ гэр бүл дээлтэй өнгөлөг компани анх Японы Mafia буюу Якузагийн гол мөрөөдтэй тоглоом болох хүзэр үйлдвэрлэж, таксины компани бэлэн хоолны сүлжээ тэр бүх хил хайр дурлалын зочд буудал буюу Love Hotel ажиллаж байсан гэвэл та итгэх үү? Бүх зүйл 1889 онд эхэлсэн. Тухайн үед Японы засгийн газар барууны соёлын нөлөөнөөс сэргийлж хүзрөөр тоглохыг хориглосон байж. Харин Ямаучи Фусажиро гэдэг залуу Nintendo Koppai нэртэй компани байгуулж Hanafuda буюу цэцгэн хүзэр гэдэг уран зурагтай цаасан хүзэр ээж эхэлсэн байна. Гэхдээ нэг асуудал байсан. Энэ хүзрийг ихэвчлэн мөрөөдө тоглоомын газруудад ашигладаг байсан бөгөөд Nintendo-гийн гол үйлчлүүлэгчид нь Yakuza нар байлаа. Тийм ээ. Та зөв сонссон. Yakuza. Хэрвээ хий нэгэн муу залуу хүзэр муухай хайвал Nintendo-гийн логоор л уураа гаргадаг байсан гэсэн үг. Цаг хугацаа өнгөрч Ямаучигийн ач хүү Хироши компаниг удирдахаар боллоо. Энэ залуу бол жинхэнэ галзуу толгой байсан. Тэрээр хүзэр дангаар уйдгартай байна гэд таксины компани, телевизийн суваг, бэлэн гомингийн үйлдвэр тэр бүхэл хосуудад зориулсан Love Hotel-ийн сүлжээг хүртэл нээжээ. Гэвч энэ бүх бизнес нь аимшигтайгаар дампуурч Nintendo-г өрийн ангал руу түлхэв. Компани бараг л түүх болон үлдэхийн даваан дээр байлаа. Яг энэ хүнд үед нэгэн жирийн инженер Yokoi Gunpei-гийн хэрхэм Nintendo-гийн аврагч болон гарч ирсэн юм. Тэрээр нэгэн өдөр үйлдвэрийн угсрах шугамын гарыг хараад нэгэн санаа олжээ. Ингээд ультра хайнд буюу сундаг хуванцар гарыг бүтээсэн байна. Энэхүү тоглоом Японд ёстой л нэг тесрэл болж сая-саяар зарагдав. Nintendo өрнөөсөө гарч хөөх тоглоом гэдэг чинь ашигтай бизнес юм байна гэдгийг ойлгосон байна. Тэд үйлдвэр, хүзөр, хайрын зочд буудал зэргийг орхиж тоглоом руу бүх анхаарлаа хандуулжээ. 1970-ад оны сүүлээр видео тоглоом гэдэг зүйл модонд орж эхэллээ. Nintendo-гийн давлгаанаас хоцроогүй. Тэд аркейд тоглоом бүтээж эхэлсэн ч эхэндээ олигтой амжилт олсонгүй. Харин 1981 онд залуухан дизайнер Миямото Шигеругийгч Donkey Kong хэмээх тоглоомыг бүтээсэн нь бүхнийг өөрчилсөн. Энэ тоглоомд гардаг сахалтай, улаан малгайтай үсэрдэг залууг анх Jumpman гэдэг байсан. Хожим нь тэр бидний мэдэх Марио болсон юм. Donkey Kong дэлхийд даяар хит болж Nintendo-г тоглоомын ертөнцийн газрын зурагт албан ёсоор тэмдэглэв. 1980-ад онд Nintendo NES консолороо видео тоглоомын ертөнцийг бүхэлд нь ноёрхож байлаа. Гэхдээ технологи хөгжиж CD-ROM гэдэг шинэ зүйл гарч ирсэн нь хуучны хуурцгаас хамаагүй их багтаамжтай бас хямдхан байжээ. Nintendo шинэ технологи дуртай байсан ч өөртөө CD хийх туршлагагүй байв. Ингээд тэд хамтрагч ажилласан. Тэр нь хэн байсан гэж? Тухайн үед Walkman-ээр алдартай байсан электроникийн авраг Sony. Тэд хамтдаа Nintendo-гийн дараагийн консол болох Super Nintendo зориулсан CD-ROM төхөөрөмж бүтээхээр тохиролцлоо. Энэхүү төслийг PlayStation гэж нэрлэсэн. Энэ бол түүхэндх хамгийн том хамтрал байх байлаа. Гэвч Nintendo-гийн ерөнхийлөгч Ямаучи Хироши гэрээний жижиг үсгээр бичсэн заалтыг уншаад цочирцсон. Гэрээ ёсоор Sony-ийн зөвхөн төхөөрөмжийг хийгээд зогсохгүй. PlayStation зориулсан CD тоглоомуудын лицензийг бүхэлд нь хянах байжээ. Энэ нь Sony-д Nintendo-гийн ирээдүйн бүх тоглоомын ашигаас хувь хүртэх эрхийг өгнө гэсэн үг байв. Хироши үүнийг бид өөрсдийнхөө цайз руу дайсны цэргийг үрж оруулж байна гэж үзсэн байна. 1991 оны Consumer Electronics Show. Дэлхийн нийт Nintendo ба Sony-гийн хамтарсан PlayStation-ыг зарлахыг амьсгаа даран хүлээж байна. Sony-гийн удирдлагууд тайзан дээр гарч хамтарлаа бахархалтай зарлалаа. Гэтэл маргааш нь Nintendo тайзан дээр гарахдаа юу хийсэн гэж? Тэд Sony-тэй хийсэн гэрээгээ цуцалж оронд нь Philips компанитай хамтаргаад зарласан. Энэ бол олонний нүдэн дээр хийсэн нэр хүндийн аллах байлаа. Sony-гийн инженерүүд удирдлагууд доромжлогдож хоцорсон байна. Ялангуяа энэ төслийг толгойлж байсан Кутараги Ken гэх залуу инженер бууж өгөхийг хүссэнгүй. Тэр Nintendo-гоос өшөөгөө авахар шийджээ. Кутараги Ken Sony-гийн удирдлагуудыг ятгаж бид Nintendo зориулж хийж байсан энэ технологиг ашиглаад өөрсдийнхөө консолыг бүтээе гэж хэлсэн. Эхэндээ тэд эргэлзэж байсан ч эцэст нь зөвшөөрчээ. Ингээд 1994 онд Sony өөрсдийн анхны консол болох PlayStation-ыг худалдаанд гаргасан. Энэ бол Nintendo-гийн хамгийн том алдааны үр дүн байлаа. Тэд өөрсдөө мэдлгүй хамгийн аюултай, хамгийн хүчирхэг өрсөлдөгчөө бүтээчихсэн байв. PlayStation 3D график, CD-ний ачаар кино шиг урт гайхалтай дүрслэлтэй тоглоомуудтай байсан нь хэрэглэгчдийн сэтгэлийг тэр дорн татсан. Харин Nintendo хуучны хуурцагтаа үнэнчүүлдэж Nintendo 64-ийг гаргасан байна. Super Mario 64, Ocarina of Time гээд
гайхалтай тоглоомуудтай байсан ч хуурцган CD-тэй харьцуулахад үнэтэй мөн багтаамж багтай байсан тул олон тоглоом хөгжүүлэгчид PlayStation-ыг сонгожээ. Энэ үеэс лалдарт консолийн дайн эхэлсэн түүхтэй. Nintendo зах зээл дэх ноёрхлоо алдаж өөрсдийнхөө бүтээсэн мангастай ширүүн дулаан хийхээс өөр аргагүй дүрсэн. Nintendo-гийн Sony гомдоосон тэр үйлдэл тэднийг зах зээлийн хаан ширээнээс буулгасан. Гэхдээ Nintendo эзэж бууж өгөөгүй. Тэд хүч болон графикийн үзүүлэлтээр өрсөлдөхийн орно үргэлж чинийг санаачилж хүмүүст хөгжилтэй байдлыг мэдрүүлэхийг зорьсоор ирсэн билээ. Хөдөлгөөн мэдрэгчтэй Wii, хос дэлгэцтэй DS, гэр болон зөөврийн хосолмол Switch гээд тэд үргэлж бусдаас өөр замаар явж өөрсдийнхөө орон зайг бий болгож чадсан. Nintendo-гийн түүх бол эрсдэл хийхээс эзэж айж болохгүй гэдгийн тод жишээ. Заримдаа бидний хийсэн хамгийн том алдаа бидний улам хүчрэхэг болгох том боломжийг нээж өгдөг. Таны хувьд Nintendo-гийн аль тоглоом сэтгэлд хамгийн тод үлдсэн бэ? Доор комментоор бидэнтэй хуваалцаарай. Бичлэг таалагдсан бол лайктарч манай сувгийг subscribe хийхээ мартаоцай. Дараагийн сонирхолтой дүүхээр эргээд уулзъя.